Та бусад улсын хэлээр нэвтрэхдээ яг ингээд зураг авахулж нүүрнийхээ ID мэдээллийг өгч байсан уу? Хэрвээ тийм бол таныг таних биометрик өгдөл нь тухайн улсын мэдээллийн нэгдсэн санд хадгалагдах ба гэмт хэрэгэс болоод ч юм уу ямар нэгэн байдлаар таныг хайх хэрэгтэй болвол улс орон даяарх ухаалаг камерын систем нэгэн зэрэг ажиллаж таныг нүд ирмэх зураг олох болно. Төрөг нэгээр явчлаа наадах ч ингээд цахим ахаа. Лаврыг ажилт камер байдаггүй шүү дээ. Ажилтгүй юм уу? Гэхдээ ер нь байхгүй шүү дээ. Ихэнх нь ажиллахгүй шүү дээ. Амар мэдээлэл хийлээ ш. Одоо бүгдээр нэг төрөг нэг зорчоод байна шүү дээ. Юу ярьж байна таач? Үгүй тэгээд ажилтгүй маа. Харин манай улсын ээлтэй камерууд их сонио. Заримдаа маш өндөр чанартай бичлэг хийж бидэнд лөө торгуул илгээдэг хэрнээ яг хулгай зэлгээ аваараас л болохоор өндөр чанартай дүрс бичлэг олддог. Бүр камергүй газрууч байна. Нэг талаараа энэ зүгээр ч юм шиг. Өндөр хөгжилтэй улс орны иргэд ийм ухаалаг камерын системээр биднийг тагнаж мөрдөж байна хэмээн эсвэргүүцэн хөдөлгөөнүүд өрнөж байдаг. Энэ удаад хамтдаа хяналтын камерын хэрэглээ зориулалт, үүний цаана бах аюулгүй байдлын эрсдлийн талаар олж мэдхийг хичээцгээе. Та эргэн тойрноо сайн ажиллах юм бол хаа сайгүй камерууд байгааг анзаарч болно. Хүн ихээр цугладаг газар бол бүрч их бай. 2021 оны Geographical-ын гаргасан судалгаагаар дэлхийд даяар нийт 1 тэрбум орчим хяналтын камер байгаагаас 54% нь Хятадын дангаараа байдаг гинэ. Хамгийн анх 1927 онд зөвлөлт холбоот улсад Леон Теремен гэдэг инженер хяналтын камерын анхны загварыг зохион бүтээжээ. Түүний бүтээл Distance Vision гэдэг аргаар ямар нэгэн биед хөдөлж байвал түүнийг дэлгэцээр харуулдаг тийм бүтээл байсан. Гэхдээ түүний бүтээлийг орсуу тэр даруйд нь нууцын зэрэгэлд оруулан хаажээ. Үүнээс хойш 15 жилийн дараа л түүний бүтээл жинхэнэ утгаараа хяналтын камер болон хөгжсөн. За хэдүүлээ хөдөлгөөн дүрс буюу хинэ бүтээх технологи хөгжсөн үе рүү дахиад бага зэрэг буцаж харах юм бол 1878 онд Zoopraxiscope гэдэг нэртэй бичлэг хийдэг төхөөрөмжийг Edward Muybridge гэдэг хүн бүтээжээ. Гэхдээ энэ санаа Thomas Edison, William Dickson болон бусад зохион бүтээгчдээр хөгжүүлэгдэн явсаар 1893 онд анх олон нийтэд танилцуулагдсан. Энэ үеэс эхлээд хөдөлгөөн дүрс бичих арга барил, технологи, ач холбогдол нь дэлхийд даяар асар хурдан тархаж 1895 онд Auguste болон Louis Lumière гэдэг Франц ах дүүс анхны богино хэмжээний кино гаргасан бол дараа жил нь Vitascope Hall гэдэг анхны кинотеатр Америкийн нэгдсэн улсад нээлттэй хийж байжээ. Цаашлбал Келли бэлгэлийн түүх нэртэй дэлхийн анхны уран сайхны киног 1906 онд Австрал бүтээж 1911 онд бидний сайн мэдэх Hollywood киностод нээлттэй хийн. Үүнээс 3 жилийн дараа Charles Chaplin анх дэлгэцээр гарах болсон. Тэгвэл анхны хаалттай хэлхээний хяналтын камерыг 1942 онд нацист Германы зохион бүтээгч Walter Brasch дэлхийн анхны төв алгасагч буужингийн туршилтыг аюулгүй зайнаас хянах харах зорилгоор бүтээсэн. Энэ бүтээлийг Америкчууд арай өөрчлөх байдлаар анхны цөмийн бөмбөгийнхээ туршилтад ашиглажээ. Эдгэр аргууд нь хяналтын камерыг эхлээд тавьсан ч тухайн үед камерууд нь харж байгаа дүрсээ одоогийнх шиг мемори дээр хуулж хадгалж чаддаггүй байсан болохоор яг хүн суугаад 24/7 хяналт хийдэггүй юм бол харуул хамгаалтын зориулалтаар ашиглахад ашиггүй гэж тэр үед үздэг байж. Улмаар 1949 онд Ерөнхий гэдэг Америк компани анхны хүмүүс худалдаа авч болох үз хяналтын камерыг бүтээсэн бол 2 жилийн дараа бичлэг хадгалдаг видео хурцаг бүтээснээр харж байгаа дүрсээ өөр дээрээ давхар үч хадгалдаг хяналтын камер 1956 онд VR-1000 нэртэйгээр $50,000 өртөгтэйгээр гарч байжээ. Гэхдээ энэ камерыг гэртээ суйрлуулад ахуй хэрэглээнд ашиглахад бага зэрэг тохиромжгүй байсан учраас засгийн газар тусгай объектуудад ашигладаг байсан. Мөн 1953 онд Хатан хаан 2 дугаар Элизабетагийн хаан ширээн залрах үеэр CCTV хамгаалтын камерыг ашигласнаар 1960 онд Тайландын хааны гэр бүлийнхэн айжлах үеэр дахин CCTV хэрэглэж 1961 онд Лондонгийн тээврийн компани галт тэрэгний буудалд хэд хэдэн хяналтын камер суйруулснаар 60-аад оны дунд үе гэхэд Нью-Йоркийн Times Square барилга хүртэл бүрэн камердсан байна. Нью-Йорк мужийн Ойлын хот нь 1968 онд Америк нэгдсэн улсад төв гудамжныхаа дагуу хамгаалтын камер суйрлуулсан анхны газар болсон. Тус камерууд нь орон нутгийн цагдаагийн газар шууд бичлэг дамжуулдаг байжээ. Удалгүй бусад тод суурангууд ч мөн адил үнийг дагах болсон. Гэхдээ эдгээр системүүд нь
24 цагийн турш байнгын хяналт шаардлагаас гадна ухрааж үсэх хэрэгтэй болвол камерын техникч нь очиод хуурцгийг нь сольж тавь. Шинийг солих зэрэг төвөгтэй байжээ. Цаашлбал 1969 онд видео кассет бүтээгдснээр өмнөх үеийн бичлэг хадгалдаг VTR-аас хямдхан бас хүн бүхэн хэрэглэх боломжтой хураагур гарч ирсэн. Америкийн нэгдсэн улсад Майра Ван Бритен Браун болон түүний нөхөр Альберт нар 1969 онд анхны гэртээ суйрлуулдаг хяналтын камерыг бүтээсэн бөгөөд энэ нь камерын тусламжтайгаар гадна байгаа хүнийг гэр доторх дэлгэцээр харж бичлэг хийх боломжтой ба микрофоноос зайнаас харьцдаг байна. Гэмт хэрэг их гардаг байсан тэр үед эхнэрээ ганцааранг нь олон оногоо гэртээ үлдээж явдаг байсан учраас ийм систем хөгжүүлжээ. Ингээд 1970-аад онд дунд үе гэхэд хяналтын камерууд томоохон дэлгүүрүүд болон банкнуудад суйрлуулагдаж эхэлжээ. 1976 онд гэрэл муутай харанхуй үед харах чадвартай CCD төхөөрөмж бас гарсан. Үүнээс хойш хяналтын камерууд уур хэмжээ магасгаас өөрөөр онцгой өөрчлөлт орлогоо явсаар 1980-ад оны сүүлчээр дижитал буюу тоон технологи руу шилжсэн. Жишээ 1987 онд танилцуулагдсан Kodak-ийн Vidac Megaplus Ampex DCT-гийн бичлэгийг шахаж хадгалах технологи болон Apple-ийн QuickTake 100 зэрэг камеруудыг нэрлэж болно. Ямар ч тач энэ үеэс дижитал камерууд дүрс бичлэгийг хуучин соронзон тууз дээр хадгалахаас илүүтэйгээр хатуу диск болон флаш санхоо дээр дижиталаар хадгалах болсноор илүү чанартай дүрс зураг бичиж кассет шиг хуйцрахаараа тоглуулж болдоггүй биш болсон. Ингээд 1996 онд AccessNet-i 200 гэдэг интернет протокол дээр суурилсан анхны дижитал хяналтын камерын сүлжээ гарч хуучин хаалттай хэлхээний систем дахин хэрэггүй болсон. Энэ юу гэсэн үг вэ гэвэл нэг барилга доторх камерын сүлжээ нь бүгд хоорондоо кабелаар холбогдож нэгдсэн дэлгэцээр мэдээлэл нь юм хүм харагддаг байлаа гэж бодвол үүнийг гаднаас зайнаас харж хянах ямар ч боломжгүй байсан. Харин нет хаяа интернетээр дүрс бичлэгээ дамжуулан хардаг болсон. За ингээд орчин үеийн камерууд өндөр чанартай HD дүрс бичлэг авч түүнийг утасгүйгээр дамжуулна, улс чийг, тоос шорооны хамгаалттай, зөвхөн хөдөлгөөнийг мэдэрч бичдэг, шөнийн хараатай, дуу чимээ дамжуулдаг гэх мэт олон давуу талуудтай болсон. Түүх ярьж залхаасанд хөлслөчөө. Өнгөрснөөс та камерын технологи одоогийн хэлбэр дүрс загвараа олтлоо хичнээн олон өөрөөр зориултаар бүтээгдэж, хувьсаж өөрчлөгдсөнийг анзаарч болно. Үндсэндээ эдгээр хяналтын камерууд тодорхой нэг орон зай хянах, тэнд тохиолдож болох үйл явдлуудыг баримт болгоно, бичиж үлдэх маш чухал хэрэгсэл. Эдгээр камеруудын дэвшлэр бид гэр орон, албан байгууллага, тариалангийн талбай, сансрын станц, гариг хэрэгслийн судалгаа зэрэг бусад олон салбарт олон зуун өөрчлөлтийг авч иржээ. Хяналтын камерт цөөн хэдхэн үндсэн хэсгүүд вэ? Өнийг ойлгосон байхад хангалттай. Нэгдүгээрт линз. Энэ зураг дүрс авахд фокусыг тодорхой болгож томруулах зэрэг үүрэгтэй. Жишээлбэл хүний нүд дээш доош, баруун зүүн тийш 120-аас 130 хэмээн өргөнөөр харддаг бол fish eye линзтэй камерууд үүнээс илүү өргөн буюу 180 хэм хүртэл илүү өргөн хүрээнд харж бичдэг байж болно. Тухайн хяналтын камерт яг зориултаас нь шалтгаалаад тэр хавийг илүү өргөн өнцгөр харах уу? Эсвэл нэг биетийг нарийн өнцгөр илүү тод харах уу гэсэн линзийн сонголтуудыг хийж болдог. Дараагийнх нь зургийн мэдрэгч. Энэ жижиг төхөөрөмж гэрлийг электрон дохио болгон хувиргаж линз нь харж буй зүйлийг тоо мэдээл болгодог. CCD, CMOS гэх мэт олон төрлийн дүрс мэдрэгч байдаг бөгөөд тус бүр өөрийн гэсэн давуу болон сул талуудтай. Эдгээр мэдрэгч нь камераа нэгтрэл болон тодорхой наривжилсан зураг авах чадварыг тодорхойлдог. Процессор буюу камерыг тарих нь бол саяын мэдрэгчээр авсан бүх зургийн өгөгдлийг боловсруулах үүрэгтэй. Энэ өгөгдлийг боловсруулж, тод үдгийг нь тааруулж, өнгөний тэнцвэр зэрэг янз бүрийн тохируулах хийсэн зургийнхаа хэмжээг нь шахаж багсгаад, хадгалах хэсэг эсвэл шууд дамжуулалт руу цааш нь явуулдаг. Хамгийн сүүлд энэ бүх мэдээллийг нэг газар хадгалах хэрэг гарна, дараа хэрэгэн болж магадгүй гэд. Хяналтын камеруудны хвшил нь SD карт дээр хадгалах эсвэл сүлжээнд холбогдсон хадгалах сан наас болно. Хийсвэр орчин үүлэн технологид хадгалах үйлчилгээ гэх мэт олон янзын хадгалах сонголттой. Тэгэхээр суйрлуулах камеруудыг хүчин чадал, найдвартай байдал, хүртэм зэрэгээс хамаарат аль нэгийг сонгоно. Хамгийн хэм дарга нь SD картаар хадгалах. Гэхдээ баг 1-2 хоног болоод л дүүрчхээр нь тэрийгэ цэвэрлэж байгаа дахин бичих гэх мэт дараа хэрэглэх төвөгтэй байж болно. Эсвэл арай том, арай үнэтэй наас мэдээ хадгалах сантаа сэрүүт сүүлийн 30 хоногийн бичлэгийг хадгалах. Цаашлуул үүлэн технологид хангалттай мөнгө төлөөд хизээс багтаамжин дүүрнэ гэж айхгүй байж болно. Гэхдээ интернетээс суурсан хадгалах ийм сангууд олон давуу талтайч мэдээллийн аюулгүй байдлын асуудлуудтай. Хакерууд. За тэгвэл дэлгүүрт эсвэл камерын каталог дээр байдаг энэ олон янзын камерууд юугаараа ялгаатай юм бэ? Аналог бол IP.
Сая дурдсан 1990 он хүртэлх аналог хяналтын камерууд дүрсийг дижитал бичигч рүү коаксиал кабелаар дамжуулж ажилладаг. Харин IP камерууд нь интернет кабелаар утасгүй сүлжээний видео бичигч рүү эсвэл шууд интернет хураас нөгөөдлөө дамжуулах дижитал технологитой. Гол ялгаа нь зургийн чанар, томруулах чадвар, уян хатан байдалд оршдог. Аналог камер нь ихэвчлэн бага нэгтршилтаа, хязгаарлагдвал функцтэй болвол IP камер нь илүү өндөр нэгтрэлтаа, алсаас удирдах зэрэг дэвшилтэт функцүүд шүлжээний дэд бүтээр дамжуулан хэлбэрхаан хөргөжүүлэх боломжтой. Зургаа үндсэн загвартай. Доом, сумн, загснууд, жижиг самхагт, PTZ болон дулааны. Доом буюу хагас бөмбөрцөг хэлбэртэй камерыг офис, жижиглэнгийн дэлгүүр, музей зэрэг дотор байрлуулахад бусад камеруудтай харьцуулахад нүдэнд үл ханзаарагдсан хэлбэртэй мэдээж илүү өргөн хүрээнийг харах өнцгөр маш сайн татж бичдэг. Цилиндр хэлбэртэй суман камер бол илүү гадна ашиглах тохиромжтой. Хатуу ширүүн цаг агаар төсвөртэй илүү удаан эдлгээтэй учраас зогсоол, орц гарц гадна талбайг хянахад ашигладаг. PTZ буюу Pan Tilt Zoom камер нь сонирхсан тодорхой хэсэгт анхаарлаа төвлөрүүлэхийн тулд эргүүлж, хазаалагч, томруулжуулдаг. Үүнийг ихэвчлэн нисэн угсаа буудал, цэнгэлт хүрээл нь томоохон үйлдвэрийн газрууд гэх мэт шууд хяналт зайлшгүй шаардлагатай газруудад хэрэгэлдэг. Insta360 гэх мэт fish eye өргөн үндэсгийн линзээр бичсэн бичлэгүүдийг та ирэл үзэж байхдаа эсвэл левтэнд байхдаа анзаарч байсан байхаа. Дулааны камер бол тухайн битээс ялгарч байгаа хит тулаанд хуяаг нь бичиж аваад температур нь ямар байгааг хэмжиж болдог. Энэ камераар хятадууд COVID-19 сар тахлын үед алхаж буй хүмүүс дунд халуурсан, өвдсөн байх магадaltaй хүнийг илрүүлж байсан. Хяналтын камерт хэд хэдэн дэвшилтэт технологи онцлогуд байдаг. Хамгийн ихнийх нь өндөр нэгтршилтаа зураг. Нэгтршил гэдэг нь тухайн зураг бичлэг дээрх пикселийн тоо. Хэдүүлээ дурын 2 мегапикселийн буюу 2 сая пиксел нэг зурагт бичиж авдаг хямдхан камер сонгоод харах юм бол энэ камерт уртахаа дагуу 1920 пикселийн өргөнийхээ дагуу 1080 пиксел байгаа гэсэн үг. Ийм камертай бол та хулгай юм халдлаа гэхэд хүний царай машины дугаарыг тодруулах боломжтой. Гэхдээ хитрхээ хоолос бичсэн бол бас л бүрэлзээд сайн харагдахгүй. Тэгвэл камераа сайжруулад 8 мегапикселээр бичдэг болвол та өмнөхөөсөө 4 дахин тодор харах болно. Гэхдээ ийм өндөр нэгтрэлээр бичгийн нэг сул тал нь тэр бичлэг нь хадгалах хард драйв дээр их зай ажиллана. 4К-гаар нэг цагийн бичлэг хийхэд ойролцоогоор 64 ГБ хэмжээтэй болно. Тэгэхээр энэ хоногт 1.5 ТБ хэмжээтэй, сард 46 ТБ хэмжээтэй хаардууд суйрлуулсан байх хэрэг гарнаа. Энэ бол зөвхөн нэг ширхэг камерын өгөгдөл. За тэгвэл та хаард худалдаж авах мөнгөө хэмнээ гэвэл ийм мундаг камертаач нэгтрэлшлигийн багсгаад бичих замаар бага зайд их бичлэг хураах боломжтой. Дараагийнхаа шөнийн ара тас харанхууд хит тулаанд туяаг цацах замаар тэнд юу байгааг бичиж аваад хүний нүдээр харж болдог өнгө будагтаа дүрс болгон хөрвүүлдэг горим баг камер болгонд бий. Гэхдээ үүнийг байрлуулахдаа ингээд ханд хит тулгуул хан хит хилаагаад цаатах орчин сайн харагддаггүй тул өнцгөө зөв тохируулах хэрэгтэй. Хөдөлгөөн илрүүлэгч. Нэмэлтээр хөдөлгөөн мэдрэгчтэй камерууд зөвхөн хөдөлгөөн илэрч байгаа үед л бичлэг хийж бусд үед нь идэвхгүй байх эсвэл бага нэгтрлаар автоматар бичлэг хийдэг болсон. Энэ бичлэг хадгалах цаг хэмнэж хөдөлгөөн илрэх үед автоматар хүнд хянагчид мэдэгддэг зэрэг давуу талуудтай. Алсын зайнаас хянах. Та энэ камераар гар утас эсвэл компьютер ашиглан алсын зайнаас гэрээ эсвэл цэцэрлэг дээр байгаа хүүхдээ юу хийж байгааг нь хардаг. За одоо хяналтын камеруудаа хаана суйрлуулах, цаг агаар нөхцөл байдлын үнд яаж нөлөөлдгийг ярилцъя. Мэдээж гадна суйрлуулдаг саяын суман камераас эхлээд бараг бүх төрөл нь IP гэдэг зэрэглэлээр гадны усчийг тоос шороноос хамгаалагдсан байдаг. За ихэнх хүмүүс хувийн хэрэгцээндээ юм уу компани дээрээ камер суйрлуулахаар боллоо гэхэд гарах зардлыг хараад гомдлоод байдаг. Үнэн хэрэгтээ нийт зардлын 20-40% камерт үлдсэн хэсэг нь тухайн камерыг суйрлуулах шон, тогтоогч, тэрэг цахилгаанаар хангах кабель, гадна бол газар шорооны ажлын хөлс, бичлэг хадгалах хаар дээр зэргийг зардал багтдаг. Харин ч технологи сайжраад цахилгааны нэг кабель, дүрс дамжуулдаг өөр нэг кабель татахгүйгээр хамтд нь нэг Ethernet кабелаар дамжуулдаг болсон. Тэгэхээр танд хяналтын камер зайлшгүй хэрэгтэй байгавал нэгэнд хийлгэж байгаагыг гар татах хэрэггүй байх нэ. За хот таяр тархсан камерын нэгдсэн систем байгаад бүх үйлчилгээ нэг хүчрэг серверээр хадгалдаг байлаа гэж бодъё. Тэгээд тэнд байгаа бичлэгүүдэд сургагдсан хиймэл оюун ухаанд шууд хандах хэрэгтэй болвол галзуу хурд долоод ирэх шиг бид бурхны нүдтэй боллоо л гэсэн үг. Таны нүүрний биометрик мэдээлэл нэгдсэн санд байх юм бол таныг хаанаас ч хамаагүй хиймэл оюунхан болох болно. Та бид хятад эсвэл өөр улс руу яваагүй юм чинь миний нүүрний мэдээлэл хаанч байхгүй тэгэхээр намайг олж чадахгүй гэж бодож магадгүй. Гэхдээ та ажил дээрээ ирэхдээ нүүрөө уншуулдаг бол
ядаж ухаалаг утсандаа нүүрний мэдээлэл өгсөн л байх ёстой. Энэ бүх мэдээлэл хин дуртаа нь халдах хэрэггүй ч хүсэх юм бол манай улс олон улсын тагнуулын алба Apple, Samsung таны мэдээллийг авах боломжтой. Энэ технологи ардчилсан бус улс орнд хүний эрхийг нилээд их зөрчих магадaltaй. Эрхийнхээ төлөө жагсаж эсрүүцэх боломжтой орны иргэдэнд харин тэмцэсгэдэг. Мөн дүрс шинжилгээний аргаар заавал хүний царайг бус, өнгөрч буй машинуудыг тоолох, ангилах, үйлдвэрийн процессдх алдааг олох, ан амьтныг таних, машины автомат жолоодлогод гэх мэт олон янзаар ашиглаж болно. Сая олон терабайт багтаамжтай бодит физик сервер худалдан авахд үнэтэй байдаг талаар ярьсан бол огт тийм юм авахгүйгээр мөнгө төлөөд интернетийг хязгааргүй их багтаамжтай үүлэн серверт бичлэхээ интернетээр дамжуулан хадгалуулах бас боломжтой. Судалж байгаад аль ашигтайгаа л сонгоход болно. Хаа хамаагүй газраас компани дээр хяналтын камер авах нь аюулгүй байдлууд эрсдэлтэй талаар сая дурдсан. Жишээлбэл Хятадын төрийн өмчт ямар нэгэн компаниас та камера авлаа гэхэд саяын интернетээр дамжуулаад танаад болсон бүхнийг хүсэх юм бол Хятадын засгийн газар зөвшөөрлгүйгээр хянах ашиглах боломжтой гэж үздэг. Иймээс том улс орнууд аюулгүй байдлаа бодож нисэх буудал, төрийн ордон гэх мэт чухал объектууд дээр гадны орны төрийн мэдлийн биш, хувийн бас найдвартай олон улс зөвшөөрөгдсөн брэндийг сонгодог. Жишээ нь санаал хувийн хвшлийн брэнд учраас аюулгүй байдалд та бид илүү идэвхтэй байж болно. Ирээдүйн чих хандлага нь мэдээ суйрлуулах хэмжээс зардал багасгах эхэлнэ. Цаашлбал зөвлөсөн интернет холбогддог интернетээс удирдах боломжтой ухаалаг ТV, хөргөгч, арзидх, угаалгын машин гэх мэт төхөөрөмжүүд өөр дээр хяналтын камертай болох болно. Мөн дрон, мэтийн хөдөлгөөнд хэрэгсэлд саяын камерын систем амжилттай ажиллаад эхэлсэн. 21-р зуунд та ямар ч электрон төхөөрөмжгүй эзгүй зөөлөд газар амьдардаг байлаач сансрын хяналтын камерууд танай гэрийн тооноор 1 метрээр наривжилттай зураг авч чадах ийм өндөр технологиор нь бид амьдарч байна. Хяналтын камерыг бид хүссэн хүсээгүй хэрэгцээ шаардлагатай тохируулн авах үе ирэх л болно. Гагцхүү тэр үед энэ талын мэдлэгтэйгээр доторх систем нь ямархуу байдлаар ажиллаж надад ямар тусдаа бас буруу хүний гарт дурвал ямархуу аюултай байж болохыг мэддэг байх хэрэгтэй. Иймэрхүү өндөр технологийн гайхамшигтай үр дүнг бид мэдрэхийн тулд төлөх ёстой өртгийг нь ч өгч байх хэрэгтэйг мөн ойлголоо. 7 хоногоор шинжилгээний хэлбэршүүлсэн нийтлэг маань гэр бүлээрээ шимтүүлдэг, бусдад хуваалцдаг, хүндэт үзэгчтэй маш их баярлалаа. Контентыг маань тасралтгүй дуушдаг их та бүхний сэтгэгдэл, лайк, шеэр, subscribe бүр чухал шүү. Хамт байгаарай. Хэрвээ контентын таалагдвал сэтгэлээ харамгуйлдэгээрээ энэхүү контентуудыг сайн дурын үндсэн дээр хийдэг тул хэрвээ та хүүхд залуусын ирээдүйн боловсролын төлөө хамтдаа хойнмор оруулахыг хүсвэл миний доорх танс руу ханд өгч болно шүү. Эх 7 хоногт уулзцгаая, хамт байгаарай.